Золоо шоуыг сонсох дуртай бол subscribe дараад дэмжээрэй. Мөн бас Apple Podcast дээр 5 хоттой review өгч дэмжээрэй. Баярлалаа. Болохоор personal finance дээр нэг жоохон дургу талдаа гэх юм уу тэр нь нөгөө хүүхэдтэй болох тэр ер нь за нэг жоохон хижээл насаа ч юм уу зарим нэг хүмүүс хэсэг бүлэг хүмүүс тэгээ хүүхэд хүнстэй гэрдэг мэрдэг нэг жоохон буруу ойлголттой байдаг. Тэгэхээр 100 жилийн өмнө бол тийм байсан баг. Тэгээ үнгүй ажиллах хүчин тий. За 100 жил 50 жилийн өмнө тий. Нэг одоо бол тийм биш тий. Хүүхдтэй болно, памперсны зардал гарна. Хүүхдтэй болно. Эхнэр чинь баг 2 жил танаа санхүүгийн чи юу чинь 50-60% шууд унна. Тий. Тэгээ тэр хэмжээний зардал гарна. Тэгээд сургуулийн юу гээл хувийн сургууль, улсын сургууль заа тэгээд хүүхдийн урсгал зардал, эрүүл мэндийн зардал нэ тэр хүүхдүүд нь ханаа төр ингээл айгүйх зардал байдаг. За статистик хэмвэл Америкт дунджаар заяа шууд бос бүх зардлыг нь оруулаад хүүхэд болсноос 16-наас хүртэлх тэжээх зардал $250,000 дунджаар. Мужаар өөрөлтөө тэгтээ дэжид очиж байгаа. Пошт тэр нь нэг 100-аас $150,000 хавцаа байсан. Бас нэг тийм статистик байсан. Тэгээ Америкт нөгөө нэг юм болохоор эрүүл мэндийн зардал айгүй өндөртэй байдаг. Тэгээд тэрийн болохоор Америкийг хамаагүй өндөр гаргадаг байна. Хоёрт нь болохоор хэрвээ коллеж орох юм бол тийм бараг 100-аас $150,000 дахиад тусна. Ягаад тэгээ ер нь тэгэл коллеж бол ер нь Америкт бол higher education те яг өндөр төлбөртэй. Ялангуяа хувийн сургууль гэх юм бол улсын сургууль, мужийн сургууль те өөртөө яг харьяа мужийн сургууль гэх юм бол бас арай жоохон багаар нэг 100,000 4 жилийн сургуультай төлбөр. Тэгэхээр мэдгүй. Тэгээ ер нь бол яг нөгөө гэр бүл төлөлтөө аюу сайн хийх хэрэгтэй юм шиг байна. Тэг манай эхнэртээр одоо юу байхгүй 5 жил нөгөө одоо хүүхдийн талаар ярина гэдэг. Тэгээд өнгөрсөн жил яриад битээр энэ 5 жилдээ хүүхдтэй болохгүйгээ ярьсан байхгүй юу. Тэгээ мэрсэр хүмүүстэй ярахаа тийм байж болохгүй гэж яриад. Нэгт болохоор би хүүхдтэй болоход би өөрөө гар бие оролцох амар дуртай. Тэ. Тэгээд би аягүй connection тоолно гэж. Тэгээ хоёр талаараа яг одоо нөгөө би нэгт өнөдөр хүүхдтэй хангалттай нэг хүүхдэд хангалттай цаг гаргахгүй ч хоёр дахь хүүхдэд хэрэг амар хэцүү байгаа байхгүй. Тэгээ яг одоо болохоор би нэг career-тэй айгүй их анхаарал тавих гээд манай ихнэр ч гэсэн тэрэн дээр яаж байгаа. Тэгэхээр жоохон нэг time юун дээр жоохон таарахгүй болохоор битээ. Гуравт нь болохоор би тэд нэг одоохондоо нэг энэ тэнтэг нүүдлийн байдалтай байгуулахаар нэг газар stable болчихоо. Тэгээ дараа нь хүүхдээ ирийгээ. Дараагийн одоо 4 жилийн дараа хүүхдийн талаар ярих. Зүг би бол ер нь бол хүүхдийн тал дээр 10 жилийн дараа бодож эхлэн гэж ер нь бодож байгаа. Өөр одоо 30 хүрж байгаа. Тийм технологи хөгжсөн ч угаасаа ер нь бол одоо нөгөө child mortality гэдэг чинь rate-с хамаагүй гайг болцсон шүү дээ. Тэгэхээр гайг баха. Тэгээ би бас яг чиний анх ярьжсэн юм дээр одоо тэг хүүхдтэй үсгэх бол зөвхөн одоо нэг эмэгтэй хүн байх хэрэгтэй гэж үүднээс би бас эсэргүүцэж байгаа. Би өөрөө 18 настайдаа Германд их сургууль сургаасаа өмнө бол 8 сар Герман айлд 12 сартай эрэгтэй беби харж ирсэн. Нани байсан юм шүү дээ. Нани байсан. Өдөр бүр тэрэнд нь оролцоод надад амар гой санагдчихсан. Тэгээ би бас бодож ирсэн. Миний тэр үед би юу ойлгосон бэ гэвэл хэрвээ би ирээдүйд хүүхдтэй болмоор байгаа юм бол би тэр хүүхдтэй одоо зарцуулах цагтаа баймаар байна. Би тэр хүүхдийн хүмүүжлэлд нь оролцмоор байна. Нөгөөтэйгүр би бас санхүүгийн тэр emergency fund дээрсэнд хүүхдээ өөрийнхөө хүснээрээ үсгэх тийм санхүүгийн боломжтой болоод хүүхдтэй болъё гэж төлөвлөж байгаа. Тий, ер нь бол тэрэн дээр тэр нэг би одоо юу байхгүй нөгөө манай үеийнхэн ч манай дэс үеийнхэн ч бид тэр нэг ус уугаал барины жилээр ус уугаал бооборцог гэдэл гадаа шороотоо тоглоол тэгэл өсцэн зүгээр болцсон хүн болцсон гэж яриад тэр чин тухайн үед нийгмэрээ боломжгүй байсан. Тэ тэгэхээр өнөөдөр үнхээр яг юм болчих юм бол хэн ч гэсэн нөгөө умгарч гэсэн гэрээ ингээд дээш нь татахыг хүсдэг байхгүй.
тий. Арай гоё орчинд явах хүсдэг. Арай гоё юм идэлүүлчих хүсдэг. Тэгэхээр тэр үнэхээр financial юг нөгөж чадахгүй. Чиний хэлээд байгаад цагаа тийм quality time хүүхдэд цаг зарцуулж чадахгүй бол бас тэгэл арай бэлэн болоогүй нэ гэдэг. Гэр бүл төлөлтөө сайн бодгол хэрэгтэй шүү. Тийм. Тэрний нас нэг гişл гэвэл ягаад гэвэл хүн насан туршдаа ер нь бол ажиллана. Гэхдээ хүүхэд нас ганц л удаа байдаг. Тийм тий. Тэш хүүхднээс ганц дуус нэг цаг өнгөрчөөл юм бол дахиад 30 хүрэхгүй шин. 30 өнгөрцөн юм бол тэгээ 20 хүрцэн бол дахиад 20 хүрэхгүй шин.